Хэдүүлээ өнөөдөр нэгэн сонирхолтой аялалд гарах болно. Хаашаа гэж юу? Нарны аймгийн хамгийн нууцлаг, хамгийн аимшигтай гариг. Харин бидэнд юу хэрэг болох вэ? Нэлээд удаа явж магадгүй болохоор жаахан хоол, дулаан хувцас, хідэн ээлжийн оймц, бас зураг авах учраас гар утсаа цэнэглэгчтэй навчих. Шууд одоо гараад алхачихъя. Бархасбайд хүртэл дунджаар 770 сая км. Энийг баримжаалбал дэлхийгээс нар хүртэлх цайг 5 удаа нийлүүлсэнтэй тэнцв. Хэдүүлээ цагт дунджаар 5 км/цаг хурдтай алхна гэж тооцвол Бархасбайд хүртэл 18,000 жил алхана. Идэхгүй, амрахгүй, унтахгүйгээр шүү дээ. За энэ бүтэхгүй юм байна. За тэгвэл 100 км/цаг хурдтайгаар машинаар давчихъя. Зам зураа, ангараг гариг мэргийн зургийг дарсан шигээ сайхан тухтай явнаа. Өөх хөөрхий. Тэгсэн ч гэсэн 878 жил явна гинэ. За болио тэгвэл Америкийн визэнд ороод Элон Масктай ганц юм хувааж уугаад хамаг мөнгөө шавхаад сансрын хөлөг түрээсэлчээ. Тэгсэн ч гэсэн 6 жил гаруй ниснэ гинэ. Яасан хол юм бэ? За зүгээр ямар нэг аргаар очичихлаа гэд бодчих за. Хамгийн түрүүнд чиний мэдрэх зүйл бол түүнийг ямар амар том бэ гэдэг бодол. Зураг бичлэгэн дээр харж байснаас чинь хамаагүй гайхалтай бас аимшигтай харагдана. Ер нь ямар учиртай гариг дээр ирчихснэ хэдүүлээ нэг бодоод үзье л да. Эртний Ромын домогт гардаг аянга цахилгааны бурхан Юпитер гин буруугаа нуухын тулд өөрийгөө үйлсээр хутсан гин. Харин энэ үйлсийг нь зөвхөн түүний эхнэр Жунол нэвт харж чадна гэсэн домогтой. Үнэн дээр Бархасбайд гариг анх од болох гэж байсан гин. Нарны аймаг анхандаа 2 одтой болох байсан гэсэн үг л дээ. Гэтэл нар хамаг маасыг нь өөртөө хоригдлуулчихсан учраас Бархасбайд хангалттай томорч чадалгүй үлдэж. Нэг үгээр бол Бархасбайд маань бүтлгүйдсэн од юм. Түүний 90% нь ус төрөгч, 20% нь гели болон метан, аммиак зэргээс бүрддэг. Ер нь бол ус төрөгч гели хоёр бол хамгийн хөнгөн элемент. Гэтэл асар том хэмжээтэй болохоор нарны аймгийн бусад гаригуудыг нийлүүлснээс ч хүнд маастай болдог. Бархасбайд дэлхийгээс 300 дахин хүнд, бас дотор нь 1300 дэлхийг багтааж болно. Маас ихтэй болохоор дэлхийгээс 2.5 дахин их татах хүчтэй. Тиймээс дэлхий дээр 80 кг хүн, энд 200 кг хүнд болох юм. Бархасбайдын үүлний цаана юу нуугдж байгааг мэдхийн тулд юун түрүүнд хідэн зүйл бэлдэх шаардлагатай. Маш хүчтэй цацраг туяа ялгарч байдаг учраас 300,000 км-ийн зайнаас ч хүнийг алгах чадвартай. Тиймээс энгийн сансрын нисгчдийнхээс хамаагүй илүү бараг супер бат бүх өмсгөлтэй байх хэрэгтэй. Окей, хангалттай төсвөртэй өмсгөлтэй болсон учраас Бархасбайд руу үсэрлээ. Хамгийн эхлээд агаар мандлын дээд хэсгээс бараг 180,000 км/цагийн хурдтайгаар унах бөгөөд дэлхий дээрх чөлөөт уналтаас ч илүү хурдан унах болно. Ойролцоогоор 250 км доошлсны дараа аммиакийн үүлэнд хүрнэ. Хэдийгээр нарны гэрэл харагдаж байх боловч өмсгөлийн чинь гадна талд хасах 150 градус Цельс хүйтэн байна. Бархасбайд бол манай нарны аймгийн хамгийн хурдан эргэдэг гариг. Аврах том хэмжээтэй ч бүтэн өдөр нь 9 цаг үргэлжилдэг. Бид доош унсаар ахаад 120 км доошлсны дараа бор өнгөтэй үүлний өөр давхаргад хүрнэ. Энэ бол хүн төрөлхтний хүрч чадсан хамгийн гүн хэсэг. 1995 онд НАСА-гийн Галилео хөлөг өөрийн ажлаа дуусгасны дараа Бархасбайд руу унсан бөгөөд даралтан шахуулж няцрахаасаа өмнө хамгийн сүүлийн дохиогоо илгээж байжээ. Доошлох тусам илүү харанхуй болж нарны гэрэл нэвтрэхээ болно. Зөвхөн эргэн тойронд чинь цахилах аянганы гэрлүүд л гялс хийн. Энэ аянганууд дэлхийд ирэхээс 10-аас 20 дахин хүчтэй. Эргэн тойронд чинь аимшигтай хүчтэй шуурх бөгөөд энэ шуурга 300-аас 600 км/цаг хурдтай. Удалгүй агаар нэгтрэх тусам температур нэмэгдэж эхэлнэ. Гадаад орчны даралт маш их байгаач азар бидэнд супер хамгаалттай өмсгөл байгаа. Ер нь бол энгийн сансрын хувцастай хүн энд аль хэдийн бяц үсэрсэн байх ёстой. Энд дэлхийн гадаргатай ирэхээс 1000 дахин их даралттай. Хамгийн гүнзгий далай ёроолдох даралтаас ч их байна гэсэн үг. Цаашид улам доошлосоор бид 12 цагийн турш унана. Ер нь бол баг зэрэг уйдахтай байж магадгүй. Юу ч харагдахгүй, юунд ч хүрэхгүй учраас. Чи хөлөх төлсөн хүмүүстэйгээ холбоо барихыг хүснэ. Гэхдээ энэ нь боломжгүй. Учир нь Бархасбайдын үйл хэтэрхий зузаан учраас радио долгион түүнийг нь нэвтэлж гарч чадахгүй. Гэхдээ бид цаашид унсаар л байна. Температур болон даралт өссөөр л байна. Харин одоо их даралтан шахуулсан ус төрөгч илүү өтгөрсөн байх тул усанд шумбаж буй мэд хийн үүлэн дунд сэлж болно. Мэдээж өмсгөл маань найдвартай учраас хөлс гарахаас өөр муу зүйл болохгүй. Өмсгөлийн гаднах даралт дэлхийн гадаргаас 2 сая дахин ихийг зааж байна. Тиймээс магадгүй өмсгөлийн чинь даралт мэдрэгч хага үсрэх байх.
Ус төрөгчийн молекулууд хоорондоо маш ойрхон байх тул электронууд нь задарч металл ус төрөгч гэдэг хачирхалтай бодисыг үүсгэдэг. Зах хязгааргүй аврах том, халуун, хүнд металл ус төрөгчийн далай дундуур ахаад хэдэн мянган километр унах болно. Үүний дараа даралтан шахуулсан хий өтгөн байх тул унах хурд чинь удааширч эхэлнэ. Тиймээс цөм хүртэл ахаад хэдэн 7 хоног ч унж магад. Энэ хооронд температур хамаагүй илүү нэмэгдэж 8000 градус Цельсид хүрчээ. Эцэст нь маш нэгт, маш халуун цөмд хүрлээ. Энэ цөм дэлхийгээс 10 дахин том байх бөгөөд магадгүй хэдэн зуун дахин хүнд, даралтан дэлхийн гадаргаас 25 сая дахин их байх болно. Окей, тэгэхээр Бархасбадь руу унвал нэг иймэрхүү зүйл харах нь. Хэдийгээр хийн гарагч гэсэн маш хүнд маастай бөгөөд нэгэнт дотор нь орсон зүйл эргэж гарч ирнэ гэдэг тун хэцүү байх нь харагдлаа. Бараг л манай Нарны аймгийн хар нүх гэмээр юм уу да. Гэхдээ нөгөөтэй бүр Бархасбадь бол жинхэнэ супер баатар. Учир нь юу вэ гэвэл Нарны аймаг дотор хэсүүжлэх олон мянган солируд, чулуулгууд түүний хүчрхэг татах хүчинд татагдж байдаг. Тэр дэлхийг сансрын дайралтуудаас хамгаалж байдаг. Хэрвээ Бархасбадь байгаагүй бол дэлхий дээр амьдрал үүсэхгүй ч байсан байж магад. Үүссэн байсан ч байн солирын дайралтад өртөж сөнөх байсан. Мөн Бархасбадь 95 дагуу сартай. Хамгийн том 4 дагуулаас 2 дээр нь амьдрал үүсэх боломжтой. Эсвэл үүсчихсэн ч байж магадгүй. Ер нь ямар нэг гаригийг судлах хамгийн сайн арга бол тэр гариг дээр судалгааны хөлөг буулгах. Хүмүүс Нарны аймгийг судлахын тулд аль 60-аад оноос л хөлгүүдээ хөөргөж эхэлсэн. Pioneer, Voyager, Ulysses, Galileo, Cassini, New Horizon хөлгүүд даалгавраа амжилттай биелүүлсэн бол хамгийн сүүлд 2011 онд Juno хөлгийг хөөргсөн. Хөлөг 2016 онд Бархасбадийн тойрог замд орсон бөгөөд түүний гол зорилго нь Бархасбадийн татах хүч, цөмийн шинж чанар болон түүний массыг тодорхойлох, соронзон орон болон туйлын орчныг судлах. Энэ хөлөг Бархасбадийг 37 удаа тойрсны дараа төсөл нь дуусч хөлгийг агаар мандал руу унгаах төлөвлөгөөтэй байсан ч 2 ч удаа төслийг сунгаснаар 2025 оны 9 сар хүртэл үргэлжлүүлэн ажиллагаар болсон байгаа. Juno хөлөг бүх ажлаа дуусгасны дараа Бархасбадь руу унаж шатах ёстой. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий. Juno хөлөг дээр дэлхийгээс илгээсэн захиа бий. Энэ нь юу вэ гэхлээр 1610 онд одоо оронч Галилеийн бичсэн гар бичмэлийн хуулбар болон 3 ширхэг Лего тоглоом бий. Эдгээр Лего нь Юпитер болон түүний эхнэр Juno бурхны дүрс болон Галилеийн дүрстэй. Сүүлийн мэдээллээр бол удахгүй дэлхийгээс ахаад GC болон Europa Clipper нэртэй хоёр хөлгийг илгээж авраг хийн гаригийн талаар улам ихийг судлах болно. Бархасбадь гариг бидэнд хизээ бүх нууцаа дэлгэх бол. Ингээд бичлэгийн төгсгөлд Juno хөлгийн бидэнд явуулсан хамгийн сүүлийн үеийн зургуудаас үзэцгээе.